Экологийн мөр гэж юу вэ? Яагаад бидэнд хамаатай вэ? Бидний өдөр тутмын хэрэглээ уйлдах байгальд ямар нэг улмаар үлдээдэг. Үүнийг экологийн мөр гэж нэрлэдэг. Энэ мөрөө хэрхэн багасгах вэ гэдэг нь бидний ирээдүйн амьдрал чухал үүрэгтэй билээ. Экологийн мөр гэж юу вэ? Байгаль дээр хүний хэрэглээний үзүүлэх нөлөө, нүүрс төрөгчийн улмаар, усны улмаар, энергийн хэрэглээ. Яагаад анхаарах хэрэгтэй вэ? Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн хомсдол, байгаль орчны бохирдол зэргүүдээс болж анхаарах хэрэгтэй байх нэ. Тэгвэл бидний үүрэг юу вэ? Бид байгальдаа тусалж бидний хийж чадах зүйл бол хог хоёрдлаа багасгах, ус эрчим хүчээ хэмнэх, мод тарих, орчноо цэвэр байлгах. Хүн бүрийн үйлдэл чухал. Байгалийн арилга нь бидний ирээдүгээ хамгаалж буй хэрэг юм. Байгаль их бидний их орон. Экологийн улмөрөө багасгаж, эхлэхдээ ээлтэй амьдарцгаая.